Монголд үндэсний лотерей. Лотерей нэвтрүүлгийн дугаарыг эхэлж байна. Үзэгч та бүгдийг Азийн тэнгэр өвөх болтугай. За дөрөвдөгийнхэн тохиолдоор нэвтрүүлгээ эхлэе. За үзэгч та бүхэн тэгээсийн хооронд дөрөв тоо сонгоод сонгосон дөрөв тоо тань энэхүү гурван машины аль нэг дээр гарч ирэхэд та азтан боллоо гэсэн үг ээ. За тэгэхээр хэдэн төгрөгөөр оролцож байгаа мөнгөн дүнтэй таны бооцоо болж үсэх боломжтой. Магадгүй та 500, 5000, 100000, 20000 ч юм уу хэдэн ч төгрөгөөр оролцож болно. За аль нэг машин дээр таны тоо таарахад та 500 дахин, 1000 дахин, 2000 дахин үржүүлэх боломжтой юм аа. За ингээд Азийн дугаарууд маань сонгогдсон гарч ирцгээж байна. Үзэгч та бүгдийн нүдэн дээр үндэсний лотерей нэвтрүүлэг маань дэлхийн лотерейг Монголд оруулж ирж үзэгч та бүгдийн Азийг атгантад нь оруулж ирэхин төлөө зорж байгаа ийм нэвтрүүлэг үлээ. За ингээд үзэгч та бүхэндээ сануулга хэлэхэд үндэсний лотерей нэвтрүүлэгт хамт байхыг хүсэх юм бол за 2-4 хагас өдрийн 17 цагаас үндэсний лотерейн төв офсууд, тууд рестораны чанх хурдад байрлаж байгаа. За энэ дээрээ та бүхэн бас нэвтрүүлэгтэйгээ хамт байгаад өөрсдөө сонгосон дугаарыг бас шалгаад харах боломжтой юм шүү. За энд одоо ингээд зочдод манаас өргөдөө ирдэг. За тэгээд өргөжлүүдэд та бүхэн за 19 цагийн мэдээллийн хөтөлбөрийн араас үзэгч та бүхэн үндэсний лотерейг хүлээн авах боломжтой юм шүү. За ингээд Азийн тэгээсийн хооронд сонгосон дөрвөн дугаарыг таарсан баха гэдэгт итгэлтэй байна. Ингээд та бүхэнд Азийн дугааруудыг танилцуулъя. 3 дугаар зэрэг онжин машин дээр 26-8 26-8 26-8 26-8 гэсэн Азийн дугаар гарч ирсэн байна. За ингээд таны бооцоо 500 дахин үржигдэж байна. 2 дугаар зэрэг онжин машин дээр 5598 5598 5598 гэсэн Азийн дугаар гарч ирлээ. За ингээд энэхүү дөрөвдөө таарснараа та 1000 төгрөгийн 1000 дахин үржүүлж байна. За оролцож мөнгөнд дүнгээ 1000 дахин үржүүлэн авах боломжтой болж байна. 1-р зэрэг онжин машин дээр 493 тэг 493 тэг 4930 гэсэн Азийн дугаар гарч ирсэн байна. Ингээд та бооцоогоо 2000 дахин үржүүлэн авах боломжтой болж байна. За өргөжлүүлээд 6 тэгийн тохиолдолд анхаарлаа хандуулцгаая. Тэгээсийн хооронд та бүхэн одоо 6 тоо сонгоно. Сонгосон 6 тоо тань сонгоод та бүхэн үндэсний лотерейн нэгэн салбар дээр очиод за та Азийн дугаарууд оролцуулах боломжтой. За оролцсон тэр Азийн дугаартай яг тохирол явагд хон сар өдөртөөгөө байгаа. За та бүхэн Азийн дугаараа тулган хараарай. Яг байрал дараалын дагуу таарах ёстой. За хамгийн ихний Азийн дугаар 9 гэсэн тоо гарч ирлээ. 9 гэсэн тоо гарч ирлээ. За хоёр дахь Азийн дугаар гарч ирснээр та 1500 төгрөгийн азтан болж эхлэх ёстой байгаа. За хоёр дахь Азийн дугаар. За гайхалтай мөн адил 9 гэсэн тоо гарч ирлээ. 9 гэсэн тоо гарч ирлээ. 99 гэсэн тоо гарч ирсэн байна. 99 гэсэн тоо гарч ирсэн байна. 99 гэсэн тоо гарч ирсэн байна. За өргөжлүүлээд 3 дахь Азийн дугаарыг хамтаа харцгаая. 8 гэсэн тоо гарч ирлээ. 9 гэсэн тоо гарч ирлээ. За ингээд та 1500-га 15000 төгрөг болгон өөрчилж байна. 998 15000 төгрөг болгон өөрчилж байна. За өргөжлүүлээд 4 дахь Азийн дугаар. За гайхалтай дахиад 9 тоо гарч ирлээ. За гайхалтай үзэгч та бүгдийн нүдэн дээр үндэсний лотерейн нэвтрүүлгийн Азийн дугаарууд маань үнэхээр Азийн дугаарууд болон хувирж байна. 998 ингээд 150,000 төгрөгийн азсан тодорсон бол 5 дахь Азийн дугаар 1 гэсэн тоо гарч ирлээ. 1 гэсэн тоо гарч ирлээ. Ингээд энэхүү 5 тоо гарч ирснээр та сая 500,000 төгрөгийн азсан болж байна. 99891 яг энэ дараалын дагуу таарсараа та сая 500,000 төгрөгийн азсан болж байна. 6 дахь Азийн дугаар 50 сая төгрөгийн азийн дугаар 4 гэсэн тоо гарч ирлээ. 99891 За ингээд та 50 сая төгрөгийн азсан болж байна. Магадгүй ихний тоо зөрүүл сүүлээсээ та бас тулган харах боломжтой гэдгийг маш сайн мэдж байгаа хаа. За өргөжлүүлээд 1-42-ийн хооронд Азийн дугааруудын дунд явагддаг 6-42-ийн тохиолдол эхлэхэд бэлэн болсон байна. За 1-42-ийн хооронд Азийн дугаарууд бүгд байрласан байна гэдгийг та бүгдэд харуулж байна. За ингээд тоглолтод оролцуулъя. 120 сая төгрөгийн шагналын сантай үзэгч та бүгдийн монголчууд бид бүгдийн амьдралыг өөрчлөх нэгэн алтан боломж. За энэхүү боломжийг бид бүхэн алдахгүй тул үндэсний лотерей нэвтрүүлгийн төв опстер юм уу магадгүй гэрийнхээ ойролцоох салбаруудаар та бүхэн үйлчлүүлээрэй. За ингээд хамгийн ихний Азийн дугаар 9 гэсэн тоо гарч ирж байна. За өнөөдөр ч одоо 9 тоо нэлээд олон гарч ирж байгаа гэж байна. 9 тоо гарч ирж байна. За 642 дээр бол тоо давтагдахгүй. 1-42-ийн хооронд зөвхөн та 6 тоо сонгох ёстой байгаа. За хоёр дахь Азийн дугаарыг хамтаа харцгаая. 34 гэсэн тоо гарч ирлээ. 934. За 642 маань 4 тоо таарснараа та 20,000 төгрөгийн азсан болж эхэлдэг. За 5 тоо таараа та 900,000 төгрөгийн азсан болно. 6 тоо таараа та 120 сая төгрөгийн азсан болох юм аа. 3 дахь Азийн дугаар 22 гэсэн тоо гарч ирлээ. 934 22 гэсэн тоо гарч ирлээ.
За тэгэхээр үзэгч та бүхэн байрлалаараа харгалзахгүй үдээр онцлогтой 642-ын тохиолдолд оролцож байна. 4 газрын дугаар 20 мянган төгрөгийн азийн дугаар 1 гэсэн тоо гарч ирлээ. За магадгүй та бонус тоогоо хүртэл үзээрэй. За тэгж байгаа та байрлалаараа харгалзахгүй юм чинь таны 4 тоо юм уу 5 тоо. За 6 тоо харахад та 120 сая төгрөгийн азсан болох юм шүү. 934 22 1. За 5 газрын дугаар 8 гэсэн тоо гарч ирлээ. 934 22 1 8. За ингээд та 900 мянган төгрөгийн азсан болж байна. Байрлалаараа харгалзахгүй. Таны сонгосон 6 тоод энэ дээр байх юм бол та 120 сая төгрөгийн азсан болоход боломжтой болж байна. За 120 сая төгрөгийн азийн дугаар 6 дахь газрын дугаар 16 гэсэн тоо гарч ирлээ. 934 22 1 8 16. За бонус 7 дахь тоог өдөр хамтдаа харцгаая. Бонус 7 дахь тоог хамтдаа харцгаая. 2 гэсэн тоо гарч ирлээ. 934 22 1 8 16 бонус тоо нь 2-ын тоо гарч ирлээ. За тэгээд зүрсэн тоо байх юм бол та бонус тоогоо оролцуулаад азтан болох боломжтой гэдэг маш сайн мэдж байгаа. За ингээд энэ удаагийн үндэсний лотерей нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Үзэгч та бүгдийг азийн тэнгэр ивэх болтугай. Азыг атгандаа. Дэлхийн лотерей Монголд үндэсний лотерей